цаана өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. Хонконг гэдэг хот өндөр барилгуудыг нээд дэлхийн брэндүүд тоо томшгүй дэлгүүрүүд дөрөн шопинг хийхэд яг яваажан. Мөн энэ бол унтдаггүй хот гэж нэрлэгддэг шүү дээ. Орой болгон неон гэрлүүд анивчаад аялж ирсэн хүмүүсийн анхаарлыг татдаг. Тэр бүтгэн гэрлийн цаана олон нуус нуугдж байдаг. Зарим нь мөнгөний наймаатай холбоотой, зарим нь солиотой тогтоомтой холбоотой, зарим нь бүр шийдэгдээгүй хуучийн эргүүдтэй холбоотой байдаг. Харин Кавайшингийн Лайкинг орон сууцны Локинг хаус гэдэг газар төрөөс хаалга цонхыг нь хүртэл тоосгоор үрж битүүмжилсэн нэг хуучин байр байдаг юм. Гэхдээ хөршүүдийн дунд эн чин сүнстэй айл гэсэн яриа эртнээс л тархсан гин шүү. Яг шүн дунд болохоор коридорт нь өндөр үсгээтэй гутлын жимээ сонсогддог гин. Яг л хин нэгэн шатаар алхуурхан өксөж байгаа мэт. Тэгээд заримдаа бүр ханны цаанаас хоёр эмэгтэй шимнэлдэж байгаа юм шиг дуу гардаг гэж ярьдаг. Гаднаасаа бол энгийн хүмүүсийг үл тасардгүй байр. Харин дотор нь хоёр эгч дүү утгалууж нас барсан аимшиг түүх байдаг. Энд байгаа бүх айдас домог яриач 1984 оны тэр шөнийн явдлаас эхэлсэн юм. Лян Швэжи гэдэг бүсгүй ердийн нэг Хонконг гэр бүл төрсөн. 22 настай тэр амьдралынхаа хамгийн гоё үе дээр явж байсан. Тэр үедээ төрийн байгууллагад бичиг хэргийн ажилтан хийдэг, доктортой нэр хүндтэй ажилтай байсан гэсэн үг. Нуруулаг, дүлгөөн, царай зүс сайтай, цэмцгэр гойлог төрхтэй. Тэр 18 настай дүү Лян Свэд энтэйг хамт өссөн. Хоёр эгч дүү хоёулаа ухаантай хэрсүү. Ээж аав нь жижиг бизнесээр амьдралаа залгуулдаг. Амьдрал нь тансаг биш ч эвтэй найртай нэг нэгнээ туршиж амьдардаг байсан. Харин Свэдчигийн үсэн амьдрал гэлцэл биш их энгийн даруухан. Тэр Шимцаа шүүд байдаг англи хэлний коллежид сурдаг байсан. Тэгээд л яг тэнд хожим хувь тавилан оронгоор нь эргүүлэх нэг залуутай танилцсан Ев Сиуман гэдэг хүн байлаа. Свэчи царай дүрх зан ай сайтай болохоор олон залуус түн сэтгэлтэй байсан. Сиуманч бас түүнд шууд л татагджээ. Тэд танилцаасаа хойш Сиуман бараг л өдөр болгон ямар нэг аргаар түүнтэй ярьж хамт олонд оруулах гэж оролдог байсан гэж хүмүүс ярьдаг. Тэр бүр англи хэл зааж өгнө, заримдаа сургуулаас нь гэр хүртэл цүгийг нь барьж өгнө. Ингээд энэ хоёрын харилцаа улам ойртож, байнга уцаар ярьж, болзож, кино үзэж, хайртай усуд болцгоосон. Гэхдээ Сиуман анханасаа түргэн ууртай, хүмүүстэй байнга маргалддаг хүн байв. Бүр маргаан ширүүн болох юм бол гар хүрэх талтай. Үүн дээр нэмээд тамхи татна, айр хүүн, мөрөөдөө тоглоом тоглодогч байсан. Гэхдээ Свэчитэй үрхэж эхэлсний дараа тэр яг өөр хүн шиг болчихсон гин. Өөрөө тамхи архиа болж казинод орхоод суусан гэж ярьдаг. Свэчи төрийн байгууллагад ажиллаа болоод Сиуман цагдаагийн шалгалт өгч тэнцээд ирэхээр хүмүүс за одоо энэ хоёрын амьдрал тогтворжоод удахгүй гэрлэндэ гэж бодох болсон. Сиуман багасаа л зоригтой, тогшин хүн байсан болохоор сайн залуу дүрээ удаан барьж чадсангүй. Цагдаа болсон ч гэсэн тэр бүр муу нөхдүүдтэй нийлээд замбраагүй хууль бус юмд татаад байсан. Свэчигийн аав ээж энэ талаар олон удаа санаа зовж хэлж байжээ. Тэд охиноо тийм зориггүй асуудал тарьдаг хүнтэй үерхээсэй гэж хүсээгүй. Тэр хоёрын харилцаа эхнээсээ л тэнцвэргүй байсан гэж тэд үздэг байсан. Свэчи доктортой яриад үүсдэг байв. Гэтэл Сиуман тийм зүйл огт бүрдүүлж чадахгүй, дандаа л асуудал дагуулдаг хүн байлаа. Тийм болохоор Свэчи салъя гэж хэлэх болгонд Сиуман уйлангуйч чиний дургүй байгаа бүхнийг би өөрчлөн гэдэг байсан. Сайхан сэтгэлдээ Свэчи асуудалтай ч гэсэн надад л үнэн ч хүн гэж өөрийгөө тавьширсаар байлаа. Гэвч энэ хайр аажмаар өөрчлөгдөн гэж тэр огт төсөөлөөгүй. Свэчи улам завгүй ажилдаа явж байсан бол найз залуу эсэргээрээ сул дорой тогтворгүй байдал орж эхэлсэн байна. Тэр улам эмзэг ууртай болж чи илүү цагаар ажиллана гэж шалтгаалаад надаас холдоод байна гэж уурладаг болсон. Свэчи хамт ажилладаг эрэгтэй хүмүүстэй юм ярьж инехэд тэр шууд гундуухан болж дуугүй болчихно. Бүр нэг удаа ажил харсан дараа нууцаар араас нь гэр хүртэл дагсан ч байдаг. Тэгээд тэр бүр Свэчигийн найз нөхдөд ярилцаа хүртэл хянаж эхэлсэн. Свэчиг ямар ч эрэгтэйтэй ганцаараа байхыг хориглоно. Бүр уцаар юу ярьсныг нь хүртэл байцаана. Ингээд Свэчи улам бүр амьсгаа тавчтан харилцаанд орчихсон ч гарах гарч олдохгүй байсан. Дээрээс нь Сиуман сахилгын асуудлаас болж цагдаагаас хөөгцөн. Яг юунаас болж ажлаасаа халагдсан тодорхойгүй. Дээр нь янз бүрийн цурхал байжээ. Нэг хэсэг нь гэмт бүлгэлтэй холбоотой байсан гэдэг. Нөгөө хэсэг нь түргэн ууртай зангаасаа болоод дарагтайгаа зөрчилдсөн гэдэг. Ямар тааш тэр ажлаасаа хөөгдөөд түүнээс хойш бүр ч их замбраагүй болж эхэлсэн. Свэчигийн санааг амраах гэж түүний зөвлснөөр Сиуман нэг зочид буудал жижиг ажил хийж эхэлсэн байна.
Гэхдээ яг тэр үеэс Суйчи өмнө нь мэдэрч байгаагүй дарамт мэдэрч эхэлсэн юм. Тэр бараг өдөр болгон Суйчиг ажилд нь өргөж өгч ажил харсан дараа тосч аавна. Найзууд нь хүртэл чи чинь салж чадахгүй сүудэр дагуулчихсан юм шүү гэж тоглоом шоглоомор хэлдэг байсан. Суйчи гаднаа энийг л өнгөрнө. Гэхдээ дотроо бол улам төвшөртэй болжээ. Суйчи түүнээс салах гэж олон удаа оролцсон. Гэвч Сюема нөхөх гэж байгаа юм шиггүй. Заримдаа бүр би амиа орлоно гэж сүрдүүлнэ. Эсвэл би орон гэргүй болчихлоо гэд өрөвдөн дүр хэсгэнэ. Тэгэхээр Суйчи дахиад л өрөвдөж буцаад л хүлээж авна. 1983 оны 10 дугаар сард Суйчигийн аав гинэт өвдөд эмгэлтэгдсэн. Эмнэлгээс байдал хүнд байна гэх мэдээ ирэхэд гэр бүл бүхэлдээ цочирдсан байна. Ээж нь охтууд нь ээлжлээд аавыгаа сахиж байсан. Анхнаасаа дуу цөвтэй хүн байсан аав нь улам дороотож эцэст нь бүр ярьж чадхаа болжээ. Тэгээд удалгүй нас барсан байна. Сюема найзуудтайгаа ирээд оршуулгын бүх ажлыг өөрөө хийсэн. Тэд зочдыг өгтөж авс цэцэг ёслол хоол унд гэд нямба зохион байгуулав. Гэрээх нь уу гашууд авцсан байсан болохоор энэ бүхэн хөшүүдийн нүдэнд маш сайн уншиг харагдуулжээ. Ингээд ээжийнхэн сэтгэл аажмаар зөөлөрч бүр хамаатан садан найз нөхдтөө энэ залуу үнэндээ найдвартай хүн байж ч мэднэ гэж хэлдэг болсон. Тиймээс Суйчи Сюеман хоёр дахин эвлэрээд харилцаагаа сэргээсэн байна. Суйчи ингээд гайгүй болох байх гэж найдаж ээж нь ч нэг алдааг насан туршид нь зовоогоод явах. Дээр нь гэрт ир хүн байхгүй хин нэгэн түшиг хэрэгтэй гэж бодоод зөвшөөрсөн. Удалгүй Сюеман өөрийнхөө дүүгийн хурим дээр Суйчиг ээж дүүг нь дагуулж очижээ. Тэгвэл тэр Суйчигийн гэрт нүүж ирээд жижигхэн байрных нь албан ёсны нэг гишүүн болчихсон. Оршуулгын үеэр хүн бүрийн нүдэнд сайн уншиг харагдсан тэр эрэхтэй Лайкийн Гүлажийн 7 дугаар блокийн 3 дугаар давхрын 16 тодод амьдарч байхдаа үнэндээ чөтгөр байсан гэдгийг хэн ч мэдээгүй. Хамгийн түрүүнд нэг л эвгүй санагдсан хүн нь 18 настай дүү Суйдиан байлаа. Тэр бол айлын хамгийн их хүүхэд, шулуун шудраг, ном унших, хичээл дуртай, даруухан охин. Түүний нүдээр бол энэ шин өргөн ах анханасаа л таагүй байсан. Дүү олоод нь нэг л бараа өнгө байсан. Инээхгүй үедээ харцны хөдөлгөхгүй ширчгдэг. Харин инээх нь бүр нуруу хүүд ах шиг санагддаг байжээ. Тийм болохоор тэр ихчтэй олон удаа хэлсэн. Тэр чинь нэг л эвгүй харагдаад байна. Чамайг тэгж иртээд байгаа нь харахаар яг л хянаж мөшөж байгаа юм шиг гэжээ. Сюеман гэрт байхдаа чанга уцаар ярьдаг. Унтахынхаа өмнө радиого чанга тавьдаг байсан. Заримдаа зочны өрөөнд тамхи татаж наас цааш холхиж явсаар байгаад байрыг тэр чигтэн тамхины утаагаар дүүргдэг байлаа. Дүү Сэдиан их мэдрэмтгий хүүхэд байсан. Дээд сургууль шалгалтандаа бэлдээд дарамттай байхад нь тэр чимээ шугам бүр тэсхий аргагүй. Тиймээс чи жаахан чимээгүй байж болдгүй юм уу? Энд чинь дотуур байр биш гээд байн гомдлно. Эхэндээ Сюеман энийгээд анзаарсангүй яхаж тийхгүй гэж булзаарладаг байсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам тэр бүр тайлбарч хийхэ болжээ. Нэг орой дүү Суйдиан хичээлээ төлөөр шатгаа болж дэсэрч дэлбрээд чи өөр нэчгүй байна уу? Өдөр болгон шуугаад байдаг. Хичээлч хийгчгүй гэрт зүгээл тэнэд байдаг. Би өмнөхөр солиож байна гэж хашгирсан. Тэгэхэд Сюеман гинэт ууран дүрэлзээд нүүр нь хуурчихсан. Нэг ч үг хэлэлгүй шууд дайрч очиод Суйдианы нүрлөө зогчээ. Цохилт нь хүчтэй байсан болохоор охины хоёр шүд шууд тугарсан. Тэр мөчөөс бүх юм хяналтаас гарсан байна. Суйдиан гүйж гараад найзлуугаа дуудаж ирсэн. Ээж нь ч галтогооноос гүйж гарч ирээд орилж чи солиорой юу гэж хашгираад шууд цагдаа дууджээ. Цагдаа ирэхэд Сюеман тэр намайг дурамжилсан болохоор би төвчээр алдаад гэж өөрийгөө өмгөөлөх гэж оролцсон. Ээж нь бүр чи энд байвал бид бүгд чиний гар түхнгээд түүнийг шууд гар зайлхыг шаарджээ. Цагдаагийн хяналтаар Сюеман аргагүй чиндамаа бариад гарсан. Гэхдээ өөрчлөж гуугаагүй, гэмсэн шинжгүй, харин хорсон арцаар дууслаа гэж битгий бод гэж л хэлсэн байна. Суйчи холбоо барихаа болж уутаас мессежийг авахгүй бүр ажилдаа явах маршрутаа хүртэл сольсон. Гэвч Сюеман Суйчигийн ажлын газрын өмнө хэдэн цагаар хүлээн. Нууцаар цэцэг захиа явуулна. Бүр Валентины өдөр гэхэд 8 удас урт хайрын захиа бичээд офисын хаалганы завсар хийчихсэн байдаг. Гэхдээ эргээд ирсэн зүйл нь дандаа татгалзалт, чимээгүй байдал. Удаан үргэлжлэх тусам Сюеманы сэтгцийн байдал бүр хяналтаас гарч эхэлсэн. Тэр дотроо би чамд ингэж сайн байхад чи өөр хүмүүстэй энийгэд явна. Хэрвээ чи надтай байхгүй бол би чамайг хэнийгч болохгүй гэж бодож эхэлжээ. 1984 оны 5 дугаар сарын 4-нд Суйчигийн ээж гинэт нэг дуудлага авсан. Ярьж байгаа хүн нь Суйчи Элизабет эмнэлэгт хэвтсэн байна.
Хурдан ирээрэй гэж сандраа илүү. Ээж нь бага охиноо дагуулад яаран эмнэлэг рүү явсан. Гэхдээ эмнэлэгтээ очиж хайтал олцсонгүй. Бүх тасгаар асууж шалгасан ч Суэчи нэртэй өвчтөн огт байгаагүй. Тэгээд тэд шууд юм буруу боллоо гэж ойлгоод гэрлүүгээ буцсан. Харин гэртээ очиход хаалга онгорхой Суэчи нүцгэн буудан дээр гавлуулсан аманд нь юм чигчгсэн хувцс нь эн тэн төглөрсөн байжээ. Ээж нь тэрийг хараа шууд Сюу маань солиорчгож гэж ойлгосон. Тэр дүр зураг үнэхээр аимшигтай байсан. Тэгээд ээж нь цагдаа дуудаж Сюу мааныг бүр галзуурсан гэж хэлжээ. Цагдаа яриад хэргийг бүртгэж асуулт асууж шалгалт хийсэн. Гэтэл Суэчигийн ээж дараа нь мэдүүлгээ өөрчилж хэргийн ноцтой байдлыг зориуд багасгасан байна. Тэр яаж үйсэн зэрэг хамгийн чухал дэлгэрэнгүй мэдээллүүдийг хэлхээ болжээ. Ингээд цагдаа нар Сюу мааныг баривчлаагүй, хэрэгч үүсгээгүй, бүр ойрцохыг хориглох шийдвэрч гаргалгүй. Энэ бүхнийг зүгээр л хайр сэтгэлийн маргаан гэж үзээд хаасан байна. Одоо эргээд бодоход ээж нь гэрийн нэр төр охиныхоо нэр хүндийг бодоод шууган болохгүй гэж айсан болтой. 4 хоногийн дараа буюу 5 дугаар сарын 8-ны орой 5 цаг 30 минут үед Локинг хаусын 3 давхрын коридорт үүмэн боллоо. Суэчигийн гэргийн хаалганы өмнө нүдэн гөлрөөд нэг л хоосоо арцтай Сюу маань өвдгөлчихсөн. Уйлаад уушил гуугаа сууж байсан. Энэ бол анхны удаач биш. Энэ удаа бүр явахгүй гэсэн шиг харагдаж байжээ. Тэр үед гэрт нь ээж, мөн бага охин Суэчийн хоёр л байсан. Тэд түүнийг харамгацаа гарч ирээд дахиж битгий би чамтай ярихгүй гэж орилжээ. Гэтэл Сюу маань хаалганы өмнө өвдгөлсөн гэвэрээ ганцхан удаа уулзуулаад өгөөч гэж уйлан давтаад байсан. Суэчи ажилд харж ирээд гэрлүүгөө орох үедээ балконоос ээж дүү хоёр нь санаа зовсон царайтай гараараа тохиж байгааг хараад нэг л юм болсон байна гэж шууд мэдэрчээ. Тэгээд шууд л цагдаа дуудсан байна. Орой 6 цаг 30 минутад цагдаатай хамт Суэчи гэрийнхээ үдэнд ирлээ. Сюу маань тэр чигтээ өвдгөлсөн гэвээр цагдаа нарт уйлаад би зүгээр л уушилд гуух гэсэн юм. Муу санаа огт байхгүй гэж ярьсан. Цагдаа шалгахад тэр зэвсэггүй, түргэнгийн авир гаргаагүй. Тийм болохоор аюулгүй гэж үзээд сануулга өгөөд явах гэж байсан. Яг тэр мөчөөс Суэчи би чамайг хязгаарч уушлахгүй. Чи явахгүй бол би чиний бузар булхайг бүгдийг цагдаа дэлнэ гэж орилжээ. Тэр үгийг сонссон мөчөд Сюу мааны зүрх зүгээр хатгуулсан мэт болж царай гинэд өөрчлөгдөв. Гэхдээ тэр өөрийгөө бариад толгой тохин за ойлголоо явъя гэж хэлсэн. Түүнийг явсны дараа цагдаач буцаад явсан байна. Суэчи за одоо гайгүй боллоо гэж санаа амрав. Гэтэл ердөө 20 минутын дараа орой 7 цаг 10 минутад Сюу маань яг л сүн шиг дахиад л ирээд өмнөгшгийн хаалганы өмнө өвдгөлсөн. Дахиад хаалга тогшоод аяархан гуйсан холоогоор шинэж эхэлжээ. Айсан ээж нь дахиад цагдаа дуудъя гэсэн ч саяхан цагдаа яриад явсан болохоор дахиж шууган болохгүй гэж бодоод Сюу мааны эцэг их рүү залгасан. Хэсэг хугацааны дараа түүний эцэг их шатынаас ирсэн байна. Хүүн хаалганы өмнө өвдгөлсөн гэвээр байгааг хараад тэтгцсэн. Ээж нь чи юу ничгүй байна уу? Хүмүүс чамтай ярихчгүй байхад чи яагаад ингэж байгаа юм бэ гэж загинжээ. Аав нь хит их сэтгэл бүү автаарай. Өөрийнхөөрөө байгаарай гэж зөвсөн. Сюу маань за буцъя. Гэхдээ гэртээ очиод би амиа орлоно гэж хэлжээ. Энийг дотроо сонссон Суэчи чи өгсөн ч яадیں۔ Би энийг тусалж нулимс унагахгүй гэсэн байна. Тэр мөчөд хинж Сюу мааны нүр царай хэрхэн өөрчлөгдсөнийг анзаараагүй. Тэр гинэд босоод 0 орох хэрэгтэй гэд хоёр давхар руу гарсан. Тэр үед Суэчигийн ээж гадаа гарч ирээд Сюу мааны ээж авд энэ хүүхдийг заавал сэтгцэн эмчт үзүүлэх хэрэгтэй гэж шивнэсэн. Яг тэр мөчөд хинж Сюу маань буцаж ирснийг анзаараагүй. Тэр үг дуугүй нэг алхасаар доош буугаад ирсэн байна. Тэгээд гинэд хүрэмнээсээ 20 см урт хурц утга гаргаж ирээд Суэчигийн ээжээ олоод хутга тулгаад барьцаалжээ. Хаалганы өмнө зогсоод тэр чанга ашгарсан. Хаалгаа онгойлохгүй бол ээжийг чинь алчин шүү гэж. Дотор нуугдсан эгч дүү хоёр айж чирсэн. Суэчи дотроос ээжээ хөдөлж болохгүй. Хаалгаа зүгээр л онгойлго гэж байна гэж орилсон. Хаалга онгоох мөчөд бүх юм буцааж болшгүй болжээ. Сюу маань яг галзуурсан хүн шиг дайраа орж ирсэн. Түүний хамгийн ихний байна Суэчи байв. Суэчигийн цээж рүү утгалчаад дараа нь хүзүүг нь аимшигтайгаар огтлсон. Дүү Суэчиан орилоод эгчийгээ амгаалахаар гүйж утсан ч мөн хүзүүндээ утгалуулсан байна. Тэр хэдхэн секунд тарчилж байгаад эгчийнхэн хажууд унжээ. Ээж нь зөвхөнгөө барж орилсоор гүйж ирээд зогсоох гэсэн ч Сюу маань түүнийг түлхэж унгаагаад олон удаа утгалсан.
Ээж нь сандран галтойгоор өгөөж орон хаалга дотроос нь дүгжиж байж л амь үлдсэн байна. Гэхдээ үүмээ хитрхи чанга байсан болохоор нэг давхрын айлууд шууд цагдаа дуудав. Цагдаа түргэн тусамж ирэхэд дүү Светэн айл хэдийн нас барсан. Хүзүүний шархан дэндүү аимшигтай байсан. Светчи эмнэлэг явах замдаа нас баржээ. Ээж нь олон удаа утгалуулсанд эхэндээ амьд үлдээд сэхэнд имшүүлж байгаад эцтэй мөн нас барсан. Ганцхан шөнийн дотор Лайкинг вилаж тэр жигтэй айц тавцсан байлаа. Хөршүүдийн яриагаар бол ээж нь гадаа барьцаалагдаж байхдаа ойрлж хаалгаа битгий онгойлго гэж охидтой хэлж байсан гэдэг. Энэ нэргийн хамгийн чихүүц сөрмээр зүйл нь зөвхөн Сюманы галзуурал харгислал биш. Хамгийн аимшигтай нь түүний эцэг эхийн үйлдэл байсан. Тэд бүхнийг харсан мөртлөө дуугүй тоохгүй байжээ. Ээж нь ийм юм хийж байгаадаа ичих хэрэгтэй. Бидэнд ч бас нэр төр байна гэж уурлан хэлсэн. Өөрөөр хэлбэл тэд хүүхдээ зогсоох гэж оролдоогүй, ятгаагүй, бүр цагдаач дуудаагүй. Хүүн 3 хүнийг хутгалж байх аимшигтай оролт сонсогдож байхад тэд юу ч хэлэлгүй явчихсан. Тэд зүгээр л чимээг өхөн шатын дах гэрлүүгээ буцаад авчээ. Өөрөөр цагдаа нар шатын дах Сюманы байранд очиод түүнийг баривчилсан. Хэргийг үйлснээс хойш 5 сараас илүү хугацааны дараа буюу 1984 оны 10 дугаар сарын 20-нд Сюман шүүхэд албан ёсоор шилжсэн байна. Түүнийг 2 хүний амь насыг хөнөөсөн бас нэг хүнийг хүнд гэмтээсэн хэргээр буруутгасан. Сонин нь Сюман өөрийн хийсэн хэргээ үгүйсгээгүй. Харин өмгөөлөгч нь ял өнгөрүүлэхдээ бүх анхаарлаа хандуулав. Тэд Сюман удаан хугацаанд сэтгэлийн маш их зовир, асар хүчтэй стресс зунд байсан. Тэгээд Светчигийн чи өгсөн ч би нулимс унахгүй гэсэн үгэнд бүр уурлаж өөрийгөө хянах чадваргүй болсон гэж хэлжээ. Өмгөөлөгч гинэт байдал хяналтаас гарсан гэж үзүүлэхийг оролцсон гэсэн үг. Гэхдээ прокурорууд эн чинь төлөвлөсөн бодож хийсэн аллаг гэж хатуу нэцаасан. Нэгт тэр урдчилж 20 см урт хутга бэлдсэн. Хоёрт цагдаа саяхан явсан хин ч оролцохгүйг мэдээд эргэж ирсэн. Гуравт ээжийг нь барьцаалбал охид хаалгаа нээн гэдгийг тэр сайн мэдэж байсан гэж хэлжээ. Энэ бүхэн түүнийг бодож тооцоолж үйлдэл хийснийг харуулна гэж үзсэн байна. Тэр яг ухаангүй байсан юм шиг харагдахгүй байсан. Найз охиныхоо үгийг сонссноос хойш хутга байран дайрах хүртэл дор хаяж 10 минут өнгөрсөн гэж шүүхт үгнжээ. Бас хөрш Сюман хаалгыг түлхээд ороод 2 эгч дөрөв шууд дайрч хутгалж алсан гэж мэдүүлсэн. Тэр хүний хэлснээр Сюманы харц нь галзуу үний харц биш. Харин яг ангаа 50 агнаж байгаа араатан шиг байсан гэжээ. 1984 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүгчнэр ердөө 45 минут хэлэлцээд Сюманыг санал нэгтэйгээр буруутай гэж үзсэн. Тэр үед Хонконг хууль ёсоор цаазаар авах ял байсан ч 1966 оноос хойш цааз гүйцэтгэхээ зогсоосон байжээ. Тиймээс жишгийн дагуу тухайн үеийн захирагч бүх цаазын ялыг бүгдийг нь бүх насаар хорих ялаар сольдог байжээ. Ингээд 1985 оны 3 дугаар сарын 12-нд Сюман өмгөөлөгчөөрөө дамжуулж дав залцсан ч эцэст нь хэрэгсэхгүй болсон. Анхны оноос нь бүх насаар хорихал хэвээр үлдсэн байна. Аллагын дараа байрны 3 давхар 16 тоод бол хүмүүсийн хайдаг газар болсон. Үүднээсээ коридор хүртэл улаан цусуурсаад хэдэн метр үргэлжилсэн мөрүүлдэжээ. Тэр орилон ээжи Уильям бүх давхрыг айц тавтуулсан. Гэхдээ энэ байр Хонконгийн 10 аимшигтай сүнстэй байшинд ордог жинхэнэ шалтгаан нь зөвхөн аллага биш. Түүнээс хойш болсон гаж сонин үзэгдлүүд байсан гэдэг. Хөршүүдийн хэлснээр хэрэг гараад 15 хоногч болохгүй байхад нэг хачин сонин дуу сонсогдож эхэлсэн гин шүү. Өдөр болгон шөнө дунд шат эсвэл лифтнээс эхлээд 3 давхар 16 тоотын үүд хүртэл өндөр өсгөдөг гутлын чимээ явсаар байгаад гинэт зогсдог байсан. Зарим хүн бүр хаалганы завсраар сим харсан ч юу ч харагдаагүй. Гэтэл зарим нь бүр хамгаалах сахиусыг хаалганы завсар хийж өгдөг байсан. Гэтэл маргааш нь сахиус нь урагдаад хаалганы өмнө нэвтэж байдаг ч тохиолдол байжээ. Тэр аимшигтай байр олон жил дахин түрээслэгчтэй болсон ч бараг бүгд 1 сарын дотор нүгөөд явчихдаг байсан гэхээрээ байдаг. Эхний түрээслэгч нь сүнсэнд итгэдэггүй хөшин эмэгтэй байсан. Эхний шөнө галтойгоноос ус урсгах чимээ сонсоод зүгээр л хуучин хоолойноос гарч байгаа дуу байх гэж боджээ. Гэтэл маргааш өглөө 3 цагийн үед сулхан уйлах чимээ мөн төмөр хаалганы чимээ сонсогдсон. Өвшин эмэгтэй би сүнснээс айхгүй гэж хэлж байсан ч 2-7 хоног хүрэлгүй нүгөөд явсан байна. Явхдаа тэр ердөө энд маш бохор байна гэж л хэлжээ. Дараа нь залуу бас нүүлж ирсэн.
3 дахь өдөр нөхөр нь оройтож ирээд зочны өрөөний буудан дээр нэг эмэгтэй сууж байхыг харсан гин. Эхэндээ эхнэр нь хүлээж байна гэж бодоод гэрлээ асаатал өөрөө хоосон байсан. Хатсан нь буудан дээр яг хүн суусан юм шиг мөр тол булдсан байжээ. Тэд 2-7 хоногч хүрэлхүү яаран нүүж гарсан байдаг. Эцэст нь Хонконгийн орон сууцны байгууллага тэр байрыг бүр хямд үнээр түрээслэх гэж оролцсон. Нэг хүн Есүсийн зураг гэртээ өлгсөн ч удалгүй бас л явчихсан байна. Тэгээд Лайкийн орон сууцныханд тэр байр сүнстэй гэсэн яриа бүр дэлгэрч хин захиж орохыг хүсгээ болсон. Дараа нь хөршүүд шөнө орой 16 тодоос телевизийн дуу гарч байна гэж мэдээлдэг болжээ. Гэхдээ дуун тод биш, яг л реклам эсвэл богино хэсэг шиг. Хачиргалтай нь тэр байрны ус цахилгаан айлдын тасалсан. Бүр уцыг нь хүртэл салгасан байсан. Гэтэл ус урсаж байгаа дуу сонсогдно. Хүмүүс шөнө орой дотор нь 2 эмэгтэй аяархан ярилцж байгаа юм шиг дууг олон удаа сонссон. Гэхдээ тэр дуу зөвхөн хаалганы яг дэргэд сонсогдно. Холтоход бүр алга болчихно. Олон хөршүүд орон сууцны байгууллагад гомдол гаргасан. Байгууллага сүнстэй байр гэдгийг зөвшөөрөхгүй ч хүмүүс яагаад дандаа нүгэд байгааг тайлбарч чадахгүй байв. Эцэст нь тэд энэ байдлыг ашиглахаар шийдсэн. Тиймээс цахилгаан хангамж тогтворгүй гэсэн нэрийн дор 3 давхрын 16 тод орчмыг суллаж доод давхарт нь том трансформаторын өрөө барьжээ. Тэгээд Свечигийн гэр бүл амьдарч байсан Локинг хаус 7 дугаар блок 3 давхар 16 тоодыг бүр мөрсөн хааж битүүлсэн. Анхны төмөр хаалгыг нь цемент тоосгоор бүрэн таглаж цонх балконыг улаанаар буцсан. Бүр агааржуулалтын нүхийг хүртэл төмөр автангаар хаасан. Дотор нь ус цахилгааныг бүрэн тасалж трансформатор сүрлүүлжээ. Тэгээд баримт дээр үүр түрээслэх боломжгүй байр гэж бүртгэсэн байна. Дараа нь сониуч нэгэн Хонконгийн сошиал блогер зориуд очиж үзэхэд 3 давхрын 16 доотын эргэн тойрны алиуд хүртэл бүгд хоосон байсан. Төмөр хаалганы завсраар дотор тал нь хүртэл харагдаж байв. Тэр өрөөнүүдийг удаан хугацаанд дагуулах маягаар ашиглаж байсан гин. Зарим айл бүр хаалганы гадна хүж асааж тавьдаг байсан. Байр хоосон үлдсэн ч аимшигт ярианууд үргэлжилсээр байлаа. Хүмүүс хаалга цонх бүгд хаалттай байхад цэмминий баяр эсвэл сүнсний баярын үеэр 3 дахь давхрын коридороор явхад хүчний үнэр юм уу? Эмэгтэй хүний үнэртэй усны үнэр сэнгэндэг гэж ярьдаг болсон. Заримдаа бүр телевизийн сууг солигдох мэт чимээ аяархан сонсогдно гэдэг. Ингэж явсаар цаг хугацаа өнгөрч тэр аимшигт яриа аажмаар мартагдах шахсан. Гэтэл 2012 оны ихээр 3 давхарт амьдардаг нэг хүн интернетээр ингэж бичсэн. Өчигдөр орой хогоо аяхаар гарахад хар хувцастай нэг эмэгтэй хогийн самныг дэргээд хөлгөөнгөө зогсоод намайг ширтээд байсан. Би чи юу хийж байгаа юм бэ гэж асуухад гинэт алга болсон. Энэ нийтлэл тэр доороо шууган болж хүмүүсийн дунд маргаан дэгдээсэн байна. Бүр нэг телевизийн нэвтрүүлэг хүртэл энэ тухай гаргаж Лайкинг виллажийн алхахын хэрэг дахин яригдаж эхэлсэн. Тэгээд тэр хар хувцастай харагдсан эмэгтэй нь 22 настай нас барсан Свечи байж магадгүй гэж ярьдаг болжээ. За ингээ өнөөдрийн бичлэг маань энэ үрээ дуусаж байна. Та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк сава заавал дараад өгөөрэй.